Сайн байцгаана уу? Ани байна. За би энэ удаагийн хаан бичлэгээрээ хүнтэй үерхээсээ өмнө гэрлэхээсээ өмнө заавал унших ёстой 5 ном гэсэн номны жагсаалтыг гаргасан байгаа. Тэгээ та бүхэн хэрвээ ном унших дуртай, номны талаар мэдээлэл авахыг сонирхож байвал миний бичлэгүүдтэй хамт байгаарай гэж хүсэж байна. Хамгийн ихэнд ярилцах ном маань болохоор би яг 5 ном сонгосон байгаа. Тэгээд хамгийн ихэнд ярилцах ном маань болохоор Лев Толстойгийн Анна Каренина. За хоёр дахь ном нь болохоор Даниэль Стивен Зоя. За гурав дахь нь болохоор Тара Вестовийн Educated. За дөрөв дахь нь болохоор Паула Койль гэдэг хүний Алхимич гэдэг ном. За хамгийн сүүлд нь миний худалдаж авсан нөхөр гээд богинохон юм өгүүлэг байдаг. За энэ reading. За тэгээд энэ 5 зохиолын талаар ярилцахаар бол бэлтгэсэн байгаа. За тэгээд энэ бичлэгээс хойш би ер нь бол нэлийн спойлерт нь нарийн деталийг ярих учраас хэрвээ номоо уншихаасаа өмнө ямар нэгэн байдлаар спойлер юм уу, summary мэдээлэл авахыг хүсэхгүй бол хэрвээ энэ бичлэгийг битгий үзээрэй. Зүгээр би номныхан жагсаалтын доор биччихье. Тэгэхээр та бүхэн сонирхоод хараад уншаад явчих болно гэсэн үг. За тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. За хамгийн ихэнд ярилцах ном маань болохоор Лев Толстойгийн Анна Каренина гэдэг ном байгаа. За Анна Каренина гэдэг ном нь болохоор 1875-аас 1877 онд бол бичигдсэн. За нэг 3.5-аас 4 жилийн орчмох энэ Анна Каренина болон Лев Константин гэдэг хоёр эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн амьдрал, хайр дурлал болон гэр бүлээс гаднах харилцааны тухай бол харуулсан ийм ном байгаа. За тэгээд нэлээд ийм дээр үеийн ном учраас уншихад бол анх надад уншихад бол жоохон уйд гартай байсан. Яагаад тэгэхээр Лев Толстойгийн өөрийнх нь маш мундаг зохиолчтой. Тэгээд өөрийнх нь нэг онцлог болохоор Лев Толстой юмыг агуу нарийн детальны бичдэг. Жишээлбэл нэг аяга нэг ширээний талаар бичгтээ хүртэл тэр ширээ хаана хийгдсэн ч юм уу, ямар хэлбэртэй, ямар модоор зорсон ч юм уу, тиймэрхүү бас нарийн деталлуудыг өгдөг учраас Лев Толстой гэдэг хүний зохиолоор маш олон кино болон жүжигүүд тавигдсан байдаг. За Монголд бол Анна Каренинагаар бас жүжиг тавигдсан. Тэгэхээр хэрвээ та бүхэн номыг унших сонирхолтой бол хэрвээ жүжиг нь тавигдчихвэл очиод үзэхэд бас гинбүү. За тэгээд Анна Каренина нь болохоор яагаад энэ олон зуун жилийн турш бидний амьдрал заавал унших ёстой номын жагсаалтанд байнга орж явдаг вэ гэхээр миний бодлоор гэр бүлийн амьдрал яг хайр дурлал бодит амьдрал дээр ямар байдаг вэ гэдгийг бол маш боддоор харуулсан тийм ном юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр гол дүрийн нэмэлтээ Анна Каренина нь Алексей Каренин гэдэг юм нөхөртэй дундаасаа нэг хүүтэй. За тэгээд энэ нэмэлтээ нь гэр бүлээс гаднах ийм харилцаа Вронский гэдэг нэг юм цэрэг залуутай үүсгэж байгаагаар бол гардаг. За тэгээд энэ нөгөө дээр үеийн Оросын сурвалжит гэр бүлүүдийн хооронд өрнөж байгаа үйл явдал гэхдээ хичнээн сурвалжит гэр бүлүүд ч гэсэн энэ гэр бүлүүдийн дунд үүсэж байгаа энэ амьдралын энэ үйл явдлууд нь эмэгтэй хүнийг алдаа гаргахад эрэгтэй хүнийг алдаа гаргахад нийгэм яаж хүлээж авч байна гэдэг нь бол бас маш гоёор харуулсан гэж би боддог. Яагаад тэгэхээр одоо ч гэсэн ер нь бол яг мэдээж эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дэвширх гээд маш олон зүйлсүүдийг яригддаг болсон ч гэсэн өнөөгийн нийгэм бол эмэгтэй хүн алдаа гаргавал
эрэгтэй хүнээс илүүгээр бол одоо нийгэм бас буруу шаагаал тий олон зүйлээр бол эмэгтэй хүн илүү их нэр хүндээ алдах тохиолдлууд их байдаг. За энэ нь бол яг тэр тухайн үед Лев Толстойгийн амьдарч ирсэн үед хичнээн сурвалжит гаралтай эмэгтэй ч гэсэн ийм асуудалд орооцолтвол нийгэм тэр хүнийг яаж хүлээж авдаг вэ гэдгийг бол маш тодор харуулсан. За нөгөө талаас Кити болон Лев Константин гэдэг хоёр хүний бас хайр дурлалын талаар гардаг. За энэ хоёр хүний хайр дурлал те яг ийм бие бинийгээ олсон, бие бинийгээ түшиж амьдардаг хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байдаг вэ гэдгийг бол одоо энэ Анна болон Алексей Карелин болон Вронский гэдэг энэ гурав дахь залуугийн харилцаа болон Кити болон Лев Константин гэдэг хоёр хүний гэр бүлийн амьдралын ялгааг бол харуулж байгаа. Тэгэхээр би өөрөө эмэгтэй хүнийхээ үүднээс энэ номыг уншаад яг Анна Каренинаг дуусгах үед болохоор айгүй хүнд байсан. Яагаад тэгэхээр гол дүрийн эмэгтэй бол нөхөртөөгөө хайр дурлалын үндсэн дээр суугаагүй дээрөө дөрөв хөвчлэн хоёр гэр бүлүүдийн ярилцаад arrange marriage маягаар суудаг штэ. Тэгээд яг өөрийнхөө хайр дурлалын залуу болох Вронский гэдэг энэ залуутай уулзаад эмэгтэй хүн маш олон зүйлийг одоо ингээд золиослоо тий гэр бүлээ хаяад тэр хүн дээр ингээд очиход яг хүсэжсэн юм нь одоо тэр одоо дурлал залуугаас нь ирдэггүй байхгүй юу. Тэгэхээр яг энэ үед эрэгтэй хүн хоёрын хайр дурлалд хандах ер нь ялгаа нь яг юундаа байдгийг гэдгийг би ер нь ойлгож авсан. Яг зөв миний л харсан үзэг гэвэл тийм. Тэгээд хэрвээ та бүхэн уншихыг хүсэж ивэл Анна Каренинаг заавал уншаарай. Тэгээд нэг гим нь болохоор нэлээд урт 870-ээс 900 гаруй хуудастай. Гэхдээ нэг уншаад үзэхэд бол буруудахгүй маш сайхан зохиол байгаа. За хоёр дахь зохиолоороо би болохоор Даниэль Стил гэдэг хүний Зоя гэдэг номыг бол авсан байгаа. За Зоя гэдэг нь болохоор Оросын сүүлчийн хаан ширээний эзэн болох Романовын үеэр одоо энэ балет хийдэг юм эмэгтэйн талаар байгаа. За тэгээд энэ охин нь болохоор Большевикийн хувьсгалын үеэр нөгөө Большевикийн хувьсгалаар Оросуудчан өөрсдийнхөө угсаатай хаан ширээний хүмүүсийг алсан шүү дээ. Энэ үеэр өөрийнхөө нөгөө угсаатай эмэгтэй учраас эмээтэйгээ Франц руу дөрвээд тэгээд Францаасаа цаашаа Америк руу дөрвээд тэгээд энэ одоо ийм сурвалжит гаралтай ийм охин яаж ингээд ийм одоо амьдралын энэ хүнд хүчир байдлуудыг даван туулаад өөрийнхөө залуу насныхаа цог золбоо иш хүчийг хэрхэн энэ үйл явцад алдахгүй ингээд өөрийнхөө одоо чигээрээ авч үлдэж байгаа талаарх ийм ном баггүй юу. За тэгээд жишээлбэл Зоян болохоор нөгөө балетчийн охин гэж хэлсэн шүү дээ. Тэгээд балет хийж байгаа хацтай өөрийнхөө хайр дурлалын эзэн болох юм Америк зэрэг залуутай танилцаа. Тэгээд Америк руу бас дөрөвдөө. Тэгээд энэ дундаа бас нөгөө нэг айгүй олон хэцүү амьдралын одоо хувьсгалын нүүрүүдийг үзсэн. За жишээлбэл дэлхийн 2 дугаар дайн, American Great Depression зэрэг маш олон зүйлүүдийг даван туулсан ч гэсэн өөрийнхөө тэр бага насны хөөрхөн гинэн тэ сайхан сэтгэл өөрийнхөө тэр цаг залбоог ерөөсөө алддаггүй ийм эмэгтэйн тухай ном баггүй юу. Тэгээд би Даниэль Стилийн энэ Зоя гэдэг номыг ZOYA гэж бичигддэг. Энэ номыг би анхаагүй 12 доо айгүй жоохон бахта уншсан. Тэгээд би уншичаад эмэгтэй хүн гэдэг ер нь ямар ийм гоё юм бэ гэж би бодож байсан байхгүй юу. Хичнээн энэ амьдралын ийм олон зүйлсийг үзсэн ч гэсэн ийм өөрийн гэсэн энэ хөөрхөн эмэгтэйлэг шинж чанараа ерөөсөө алддаггүй. Тэгээд ер нь том болвол яг ийм гоё эмэгтэй болох хэрэгтэй юм байна гэсэн тийм гоё мотивац авч байсан. Тэгэхээр өсвөр насны охтууд бол заавалжгүй энэ Зоя гэдэг номыг уншаарай гэж би бол зөвлөнө. За 3 дахь нь болохоор Tara Westover-ийн Educated гэдэг ном байгаа. За энэ ном нь болохоор бодит хүний намтраас зэдвүүлсэн. За тэгээд Tara Westover гэдэг эмэгтэй нь болохоор Cambridge болон Harvard-ийн их сургуульд тэтгэлэгтэйгээр тэмцэж сурсан. Гэхдээ энэ хүний боловсролыг харуул одоо маш өндөр боловсролтой. Айгүй юм ухаалаг эмэгтэй боловч ер нь ингээд боловсролтой хүмүүсийн одоо амьдралын замналыг харахаар хөвчлэн
дундаж болон дунджаас дээгүүр айлттэй төрсөн ийм их хүмүүс байдаг штэ. Харин Tara Way Story-ийн хувьд болохоор өөрөө маш ийм харанхуй одоо ийм хуучны үзэл сурталтай ийм гэр бүлээс гаралтай. Тэгээд айгүй олон хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд байдаг. За тэгээд аав ээж нь ийм хуучинсаг үзэл бодолтой учраас улсын систем, сургууль, шинжлэх ухаанд огт ерөөсөө итгэдэггүй. Тэгээд хүүхдүүдээ ерөн зүгээр гэртэн байлгаад ийм пэрний ажил хийлгдэг. Тэгээд ийм жоохон abusive ийм одоо орчноос те айгүй тийм гэр бүлийн ийм манайхаар одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж ярьдаг штэ тий. Ийм орчноос төрсөн гарч ирсэн ийм эмэгтэй байгаа. Тэгээд энэ эмэгтэй нь өөрийнхөө сургуульд ганц явдаг ахаараа дамжуулаад математик болон ийм хэлний одоо хэл зүүн ганц хоёр дүрмийг сураад монголоор ЕЭШ, Америкаар SAT өгөөд их сургуульд тэнцэж ороод за тэгээд тэнцэж орсныхоо дараагаар өөрөө ямар харанхуй бүдүүлэг орчинд өсөж төрсөн юм бэ? Амьдралаас ямар тусгаарлагдмал байсан юм бэ гэдгийг их сургуульд ороо боловсрол эзэмшснийхаа дараагаар мэдж байгаа. Ийм одоо амьдралын намтрын тухай дүүх байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө educate-ийг уншсныхаа дараагаар бол боловсрол гэдэг хүний амьдралд ямар чухал юм бэ гэдгийг бол ойлгож өгсөн. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар тий аав ээж чинь боловсролыг чинь чиглэлийг дэмждэггүй ч юм уу үзэл бодлыг чинь ойлгодоггүй бол Tara Way Story Educated гэдэг номыг уншаад өөртөө урам зориг авахд бол маш тохиромжтой ном гэж би боддог. Тэгэхээр өсвөр насны охтуудч бай, хүүгүүдч бай, ер нь хүнтэй сууж амьдрал зохиолохоос өмнө Tara Way Story Educated гэдэг номыг заавал уншаарай гэж би бол хувь хүнийхээ үднээс хүсэж байна. За тэгээд дөрөв дэх номороо би болохоор Paulo Coelho-ийн Алхимч гэдэг номыг сонгосон байгаа. За алхимч гэдэг бол Монголд бас нэлийн бүүн болсон номнуудын нэг орчуулагдаад аль хэдийн гарчихсан байгаа. За тэгээд алхимч болохоор тийм үлгэрийн юм шиг бичлэгтэй ном. Зүгээр нэг 1001 шөнийн үлгэр гээд дээрүүд номнууд байдаг гэсэн шүү дээ. Тэрэн шиг уншихад айгүй сонирхолтой. За тэгээд Сантьяго гэдэг нэртэй хончин хүүгийн тухай байгаа. За тэгээд Сантьяго хүн болохоор нэг удаа ингээд удажгаад Египтэд ингээд Египтийн пирамид тухайд амар их эрдэнэс олж ингэж зүтэлдэг байхгүй юу. Тэгээд энэ зүйлийн хаан араас манер ингээд хөөцөлтөөд за ингэж яах хэвчээ айгүй олон зүйлтэй тулгарна. За жишээлбэл өөрт нь одоо амьдралын ухаан хайрлах олон одоо хүмүүс өөрийнхөө хайр дурлалын нэртэй болох байт юм аа. За хулгай зэлхий төртөн дээрээс нь хүмүүст олцлогдсон маш олон зүйлсүүдийг даван тулдаг. Гэхдээ энэ олон зүйлс басан ч гэсэн Сантьяго өөрийнхөө одоо тэр пирамид ухаад эрдэнэс олно гэсэн зорилгоосоо ерөөсөө урагддаггүй байхгүй юу. Тэгээ хамгийн яг тэр эрдэнэсийг олохын даваан дээр тухайн хүн Сантьяго гэдэг залуу маань болохоор хагаад исэн эрдэнэс нь яг хажууд нь байсан буюу яг анх итгэсэн газарт нь байсан гэдгийг олж мэддэг. Тэгээд энэ номыг уншсны дараагаар надаа юу гэж бодогдсон бэ гэхээр хүний амьдралд ямар нэгэн эрдэнэс баялаг мөнгө болохоос илүү хүнийг одоо амьдралын хамгийн чухал зүйл болохоор өөрийн гэсэн одоо амьдралын ухаан өнцөг олж авах. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө яг яагаад амьдарч байгаа вэ гэсэн зорилгоо ойлгох айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгээд яг өсвөр наснд болохоор айгүй ийм асуудлууд тулгардаг штеп. Би яг юу хийх ёстой юм бол яаж амьдрах ёстой юм бол гэсэн тийм бодлууд айгүй их тулгардаг. Тэгэхээр алхимжийг уншсны дараагаар болох ёстой зүйл болтгоороо болт юм байна. Хүсэл мөрөөдлийнхөө зүг заавалчгүй одоо тэмцэх ёстой юм байна. Одоо тууштай байх хэрэгтэй юм байна гэдэг ийм гоё одоо мессежүүдийг өгдөг учраас би алхимч гэдэг номыг бас заавал уншаарай гэж бол зөвлөөд энэ листэндээ оруулсан байгаа. За хамгийн сүүлд нь за миний худалдаж авсан нөхөр гээд өгүүлэлт байгаа. За энэ болохоор Ayn Rand гэдэг зохиолчийн бичсэн одоо богинохон юм өгүүлэлт. Тэгээд интернетээр зүгээр нэрийг бичээд хайвал уншихаар
шууд гараад ирнэ. Эсвэл YouTube дээр бас нөгөө ном унших дурггүй бол зүгээр чихвчээгээ сонсохоор аудио байдлаар хүртэл байдаг юм лээ. Тэгээд миний худалдаж авсан нөхөр гэдэг одоо энэ ном нь богино учраас би нэг амар summary хийлгүүгээр зүгээр гол утга мессежийг нэрчээ гэж бодож байна. Хүн яг хүнд дурлахаараа өөрийгөө ер нь яг яагаад алцчих гад байдаг вэ гэдгийг бол айгүй гоё харуулсан гэж би бодсон. Ялангуяа хүн дурлахаар сохордог гэж хүмүүс нэг ярьдаг штеп. Тэгэхээр яг энэ анхны хайр, хүнийг хүчтэй хайрлаад өөрийгөө ер нь хүн яаж алддаг вэ гэдгийг бол маш тодорхой харуулсан ном байсан. Тэгэхээр хэрвээ хин нэгэнд дурлаад ч юм уу салаа сэтгэл санаагаар ингээд унж байгаа бол миний худалдаж авсан нөхөр гэдэг зохиолыг уншаад тэг яг хайр дурлал гэдэг чинь бодит байдал дээр яг ямар байдаг вэ гэдгийг бол мэдээд авахд гингүү гэж бодож байна. Мэдээж хүнийг хайрлах, хүнд хайрлуулах бол маш сайхан. Гэхдээ хэрвээ таныг өвдөгдөг ч юм уу те ямар нэгэн байдлаар одоо хүнд өөрийн гэсэн хил хязгаар байдаг штэ. Таны хил хязгаарыг давж гарч ирж байгаа. Таны үнэт зүйлийг хайхардаггүй. Яг ийм тохиолдолд тэр хүнийг биш өөрийгөө сонгох нь айгүй чухал юм байна гэдгийг бол энэ зохиолыг уншсныхаа дараагаар бол ямар ч хүн ойлгоно гэж би бодож байна. Тэгэхээр өөрийгөө сонгох, өөрийгөө хайрлах нь бол хамгийн number 1 зүйл юм а гэдгийг бол энэ зохиолыг одоо уншсныхаа дараагаар бол ерөнхийдөө ойлгож авсан гэж би бол хэлж болно. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг энд хүрээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд та бүхэн таалагдсан бол доор комент хэсэгт сэтгэлүүлтэйгээрээ тэгээд би дараагийнхаа бичлэгээрээ хангааны вегетарианыг ярахаар ер нь бол бэлтгий гэж бодсон байгаа. Гэтэ ямар нэгэн байдлаар өөр номны талаар ярмаар те мэдэж авмаар санагдвал комент хэсэгт бас сэтгэлээвэлтэйгээрээ тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Тэгвэл баяртай.